Сан байцгаанууд та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилог өргөе. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын элч төлөөлөгчд Оросын албаны улсын төлөөлөгчтэй уулзсан. За энэхүү уулзалтын үеэр нэгэн чухал тохиролцоонд хүрсэн байна. За цаашдаа Оросын албаны улс Украин болон Америкийн нэгдсэн улсын гурван талт уулзалтыг зохион байгуулах талаар ярилцсан байна. За энэхүү гурван талт удаагийн уулзалт нь үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн хооронд анхан байдлаар болох гэж байгаа юм байна. За Вашингтоны зүгээс Украин Оросын хооронд сүүлийн хэдэн сарын хугацаанд нүүр тусан яриа хэлцээ өрнөөгүй учраас энэхүү одоо яриа хэлцээ хийхийг санал болгосон гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский бям гарагт мэдгдсэн байна. За Москва үнэхээр дайныг зогсоогчхыг хүсэж байгаа хэсэгт бол Зеленский ерөнхийлөгч эргэлзэж байгаа гэдгээ мөн нуулгүй хэлсэн байна. За энэ удаагийн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн түвшинд гурван талт яриа хэлцээ хийх нь Америкийн нэгдсэн улс болон Оросын албаны улсын элч нарын хийсэн уулзалттай холбоотой. За Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Витков, за мөн түүний хүргэн Жерард Кушнер нар бям гарагт Оросын албаны улсын Путин ерөнхийлөгчийн элч Оросын албаны улсын шууд хөрөнгө оруулалтын банкны одоо тэргүүн болох Кирилл Димитровтэй уулзсан байна. Эдгээр уулзалт нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс ихэнх яриа хэлцээрийг дэмжиж байгаа уулзалтуудын нэг болж байгаа. За мөн өнгөрсөн 7 хоногийн ихэр Берлинд Европын холбооны удирдагчид болон Украины зүгээс бас уулзалт яриа хийсэн. За гол зорилго нь бол Украин болон Европын холбооны зүгээс ярилцаж байгаа асуудлууд дээрээ саналаа солилцох. За мөн Оросын албаны улсын зарцаасан хөрөнгийг Украинаар шилжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байгаа. За Путиний туслах Юрий Ушаков Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярьцлага өгөхдөө Украин болон Европын зүгээс энхийн төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтөнд тохиролцоонд хүрэхэд саад учруулж байгаа гэдгийг мэдгдсэн байна. За Европчууд Украинчуудтай нэгдэх замаар оруулахыг хүсэж байгаа. За эсвэл оруулахыг оролдож байгаа залдууд нь баримт бичгийг сайжруулж урт хугацааны инх тайванд хүрэх боломжийг бий болгож чадахгүй байна гэдэгт би бүрэн итгэлтэй байна гэж тэрээр хэлсэн байна. Украин болон түүний холбоотнууд Путин болон Кремлийн одоо зүгээс тавьж байгаа энэхүү шаардлага дээр бол ихээхэн анхаарал хандуулж байгаа. За ялангуяа Путиний тавьж байгаа шаардлагыг бол максималист шаардлага буюу Оросын албаны улсын эрх ашигыг дээд хэмжээнд хангасан ийм шаардлага байгаа гэдэг дээр бол Украины талаас Европын холбоотнуудтайгаа санал нэгдэж байгаа. За Украиныг НАТОгоос одоо НАТОд бүрэн элсүүлэхгүй байх. За цаашдаа бол Оросын модалд одоо эзлэгдээд байгаа газар нутгаас Киевийг цэргээ гаргахыг одоо хүсэх зэрэгээр бол Оросын ашиг сонирхлыг хангах чиглэсэн ийм заалтууд орсон байгаа. За энэ өөрөөр хэлбэл Оросын албаны улсад илүү давуу талыг олгож байгаа юм. За анх бол энэхүү инхий яриа хэлцээ 28 зүйлтэй заалт байсан бол явандаа өөрчлөлт оруулах замаар 20 хүртэлх шинжилсэн ийм заалтуудыг оруулсан гэж Украины их сурвалжууд болон Европын их сурвалжуудаас хэлж байгаа. За Зеленский мөн бям гарагт хэлэхдээ яриа хэлцээний ахис дэвшил нь Оросын албаны улсад Америкийн нэгдсэн улсын зүгээс хэр дарамт шахалт үзүүлэхтэй холбогдно гэж хэлж байгаа. За Америкийн нэгдсэн улс энийг тодорхой хэлэх ёстой. Дипломат ажиллагаа биш ээ. Энэ бол бүрэн хэмжээний дарамт шахалт гэдгийг одоо ойлгуулах ёстой. За Путин одоохондоо байх ёстой дарамт шахалтыг мэдэрч чадахгүй байна гэсэн ийм зүйлийг Украины ерөнхийлөгч хэлж байна. За мөн тэрээр цаашдаа ч гэсэн Оросын албаны улс дайн зогсоох тал дээр бол ямар нэгэн идэвхтэй орлого гарахгүй байгаа. За промптын шугамын дагуу халдлага, хил орчмын бүс нутагт дайны гэмт хэрэг үлдэж байгаа. За мөн Украины дэд бүтц рүү чиглэсэн одоо давталгаа цохилтуудыг бол олноор өгч байгаа нь Оросын албаны улсын зүгээс дайнаа зогсоох хүсэл эрмэлзэл байхгүй байгааг харуулж байгаа гэж хэлж байгаа юм. За Зеленскийгийн хувьд Ослогцтой холбоотой Ослогцтыг харилцан солилцох асуудал дээр нэлээд дэвшил гарч байгааг бас сайшааж хэлж байгаа. За мөн цаашдаа ч гэсэн улс орнуудын удирдагчдын хооронд уулзалт зохион байгуулах нь бол хамтын одоо яриа хэлэлцээ хийх арга замыг нээж өгнө гэдгээ бол хэлж үүнийг дэмжиж байгаа гэж хэлсэн. За тэрээр мөн цаашаа дахид дэвсэл гарна гэж хөдөлгөн хүлээхгүй байгаа ч гэсэн ямар ч одоо уулзалтын форматыг дэмжихэд бэлэн байгаа гэдгээ мэдгдсэн байна. За энэ талаар Украины ерөнхий одоо хэлэлцээрээр ажиллаж байгаа Рустем Умеров мөн одоо Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдөд хандаж хэлсэн байна. За мөн баасан гарагт Америкийн нэгдсэн улс болон одоо Европын түншүүдтэй бас ойрын хугацаанд уулзаж магадгүй гэсэн ийм мэдээллийг өгч байна. За ирээдүйд ч гэсэн хамтын ажиллагааны боломжийг Украины талаас эрэлхийлнэ гэж мэдгдсэн. За харин баасан гарагт Путин ерөнхийлөгч олон нийтэд хандаж за ялангуяа Киев болон одоо Москвагийн хооронд өрнөж байгаа инхий яриа хэлцээтэй холбоотой өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна. За тэрээр бол Москвагийн инхийн одоо хэлцээрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах юм бол Оросын албаны
холбооны улсын зүгээс Киевийг өөрийн нөхцөлийг хүчээр тулахад бэлэн байгаа гэдгээ мэдгдсэн. За бөмбөг одоо бүхэлдээ барууны өрсөлдөгчдийн талд байна гэж Путин жилийн эцсийн хэвлэлийн баг хурлынхаа үеэр хэлээд зөвхөн одоо түүний шаардлагыг биелүүлсний үндсэн дээр инх тайван тогтоох боломжтой гэж хэлсэн байна. За Украин болон Оросын холбооны улсууд 7 дугаар сард Стамбулд элч төлөөлөгчдөд уулзаж за мөн харилцан олзлогчтой солилцох хилцээр хийснээс бол хойш албан ёсоор бол уулзаагүй байгаа. За тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд уулзах зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь талуудын хооронд нүүр тулах одоо анхны уулзалт болж болох боломжтой юм байна. За үүгээр бол асуудлуудыгаа хэлэлцэх, за мөн хэлэлцээтэй холбоотой зарим нөхцлүүдийг тодорхойлох, за мөн хэлэлцээний нөхцөл төр талууд өөрсдийн одоо буултыг хийх боломжтой гэж харж байгаамаа.